За энд хорон суулсан та бүхэнд энэ өдрийн амгалан айлтгаж Монгол улсад Конрад Аденауерын сан маань үйл ажиллагаагаа амжилттай явуулсны 30 жилийн ойн баярын мэндийг бүгдээр илэрхийлье. За тэр дотроо бас ирсэн зочдтой би бас талархлаа илэрхийлье. Монгол улсын анхны ерөнхийлөгч Очирбат Бундестагийн гишүүн Манфред Грюндо, за Кристиан Эхле, Карстен Грабов, Виктор Франк, за Йохан Форман, за тэгээд бас нэгэн хүнийг онцгойлон хэлье гэж бодож байгаа. Одоо бас 30 жилийн өмнө гэдэг чинь би тэр үеийн намын нарийн бичгийн дарга байсан юм байна. Тэр үед намын нарийн бичгийн дарга байхад Монгол анхын КАС гэж бид ярьдаг, КАС-ийн суурин төлөөлөгч гэдэг хүн ирж байсан. Тэр одоо эрхэм хүндтэй хүн маань энд сууж байгаа, тэр ажлыг эхлүүлсэн хүн Вернер Паролгойд гүн талархал илэрхийлье. За тэгээд эхлээд нэг юм хэлчихье. Одоо 30 жил гэж ярихлаар бүгдээрээ л за ер нь 30 жил боллоо хийсэн юм шиг юм ярьдаг болсон шүү. Одоо тийм байхгүй. 30 жилд Монголд бол маш том өөрчлөлтүүд гарсан. Монгол бол ардчлалын замаар замнаж эхэлсэн. За яг одоо зам жижиг сайж бодлоо гарсан тэрнийг ярина үз. Тэгэхээр би хэлжлээ. Том улд амжилтууд гарсан. Ерөөсө буцааж болохгүй тийм чухал үйл юм хийгдсэн. Эрэгчүүдээ шударгаас тэгш байдлын төлөө, энэ ардчлалын үнэт зүйлсийн төлөө тэр 30 гаруй жилийн өмнө энэ олон монголчууд тэр дотроо тэр үеийн манай ардын хурлын гишүүд, улсын бахруулын гишүүд үнэхээр одоо энэ Монголыг ардчилсны чиг шугам дээр гаргах гэж үнэхээр зүтгэсэн шүү. Тэр бүх хүмүүс бүгдээрэнд нь талархлаа илэрхийлье. Баяр хүргэе бас. Харин тэрнээс хойш бид нар энэ ардчлалыг бэхжүүлэх тал дээр жаахан дутуу юм хийсэн юм шиг байгаа. Саяхан би нэг судалгаа үзлээ. Өнөөдөр Монголын иргэдийн 46% нь бол өөш та нар маань ардчлалаас ухраад ийш гэж хэлсэн байна лээ. Гашуун ч гэсэн үнэн үгийг бас хэлж явах хэрэгтэй. Энэ эрхчлөө гэдгийн цаана чинь үг хэлэх эрхчлөө хамгийн гол эрхчлөө. Гэхдээ яг зарим тохиолдолд манайхан зөвхөн үг хэлэх эрхчлөөг бүх эрхчлөөгээд ойлгоцсон тал мал бас бий. Гэхдээ алдаа дутагдaltaгүй юм гэж бас байхгүй л дээ. Бид энэ судалгаа энэ дээр та бүхэнтэй уулз шийдвэр хэлье гэж бодоод тэгээд судалгаа бас ингэ харлаа. Одоо сая баяр дарга хэлж байна. Монголд бол бас болохгүй юм их байх шүү. Өнөөдөр бас олон нийт монголчуудын итгэл бас жаахан алдарч байгаа тийм цаг үе шүү. Харамсалтай. Авилга хэл хахуул 50 хэдэн хувьтай ард иргэдийн санаа сэтгэлийг зовоож байна. Шудрагус байдал маш их байна гэж ард иргэд үзэж байна. 30 хэдэн хувьтай байна. Ядуурл гэдэг юм бол Монголд бас их болчихжээ. 3 хүн тутмын нэг нь ядуу амьдарч 31%. Яагаад тэр баялаг элдв юм хийж чадахгүй юм бэ гэж ард иргэд асууж байна. Ажил хөдөл бас 30 гаруй хувьтай байж. Тэгээ өнөөдөр яг Монголын ардчлалын хувь зүйн тулгарч байгаа том сорилтуудын нэг бол үнэхээр ядуурл, гидсэн хоосон, ядуурсан тийм хүмүүстэй ардчлал гэдэг юм ярихад маш хүнд байна. Тэгвэл бид одоо тэр өмнөх хүмүүсийн гаргаж өгсөн тэр замыг цаашаа үргэлжлүүлж бэхжүүлж авч явах ийм шаардлагатай. Ардчил тулгарч байгаа нэг том аюул занал бол нийгмийн тэгш ус байдал. Яг үнэ хэлэхэд би тэр 30 жилийн өмнө Монгол Улсын их сургуулийн багш байжгаад энэ ардчилсан үйл хэрэгт оролцсон. Би ийм юмны төлөөлөл яваагүй гэдэг. Өнөөдөр ийм бас буцаж ухарсан, ардчлалаасаа ухарсан, эргэсэн, буцсан ийм юм болно гэж бас төсөөлөөгүй. Тэр үед одоо залууч байж, омголонч байж, за одоо ерөөсөө ингээд улс орныгаа өөрчлөн, ардчил тэр зах зээл гэж бас нарийн юм ойлгохгүйсэн шүү дээ. Ерөнхийдөө нэг өөрчлөлт өгнөл гэдэг ийм л ориглоо сэтгэл дээр бол энэ ардчилсан хувьсгалд ингэж оролцсон юм аа. Тэгээд тэр үед ер нь бид нар юу хүсэж ирснийг бас би нэг 3 юм хэлье гэж байна. Энэ сая баяр дарга хэлсэн.
15 минут чинь жаахан тийм л дээ. Тэгтээ одоо яг гомдол гоншихнаад яг 15 минутанд 3 асуултыг жаахан хүнд. Нэгдүгээрт нь чөлөө сонгуул. Тэр үед ерөөсөө юу гэж хэлсэн гэхээр хөөш. Энэ Монгол улсад ерөөсөө чөлөө сонгуул Монгол байхгүй шүү дээ. Тэгтэл нэг нь хөрд гэсэн үг байгаа шүү дээ. Ерөөс социализмын үед ер нь сонгуул байсан юм уу? Байсан. Би их сургуулийн багш байсан, би сонгуульд хэд удаа оролцож. Тэр үед сонгуульд ихтэй ийм байсан. Нам ба нам бусчуудын эвслээс нэр дэвшсэн нэг л хүний нэрийг сандын хуудсан дээр байдаг. Тэгээд бид нар ямар ажил хийдэг вэ? Очдог 99.99%-аар монголчууд сонгодог. Сонгохдоо ганцхан тэр нэрийг бичсэн цаасыг нуглаад сандын хайрцаг руу хийдэг ийм ажлыг хийдэг. Тэр нэг онгоо хэлж. Тэгсэн чинь нэг нөхөр очоод энэ нөгөө ганцхан хүний нэртэй байгаа юм чи тэрнийг ингээ нуглаад ингээ хийх гэж явснаа. Гэхдээ би ирэн хинээ төлөө санд өгч байгаа юм болоо. Тэрнийг нэг харчий гэдэг ингэсэн чинь хажууд нь зогсчихсан ажиглагч юу гэж хэлсэн хэрэг. Өө нөхөр сонгуул нууцаар гэдгийг чи ер нь мэддэггүй нөхөр юм уу гэж. Нууцаар явдаг гэдэг хэлж байгаа. Ийм юмыг бид өөрчилсөн шүү. Энэ одоо олон хүн бол өөрчлөлт хийж чадсан. За тэгээд өнөөдөр харин ямар байгаа? Би энэ тухайс хэлье гэж бодож. Өшөө нэг юм бий болсон. Яахаараа ганцхан атмаа намтай байдаг юм бэ? Тэр үеийн одоо Монгол ардын хувьсгалт. Гэхдээ яагаад энэ бусад улс орнууд олон намтай? Яагаад өөр үзэл бодолтой, өөр санаа бодолтой? Яагаад бид ийм байж болдгүй юм бэ? Ерөөсөө нэг намыг гэдэг юм бол буруу юм байна. Олон намтай болъё. Олон намыг бий болгож энэ одоо ардчлал гэдэг юм бий болох юм байна. Маш чухал зүйл байсан. Олон намтай болсон уу? Болсон. Тэгтээ одоохондоо бол хоёр атмаа намтай болсон шүү дээ. Хоёрын нэг нь бас жижигхэн болцоо. Хоёр атмаа намын нэг нь бол Монгол ардын нам, нэг нь бол арчилсан нам. Арчилсан намаас үеийн хэдэн жил ноосоор байгаа тэр бүр жижигрээд авах шиг. Гурав дахь нь бол зах зээлийн эдийн засаг. Тэр үед нэг Японоос нэг профессор ирэл зах зээлийн эдийн засаг гэж нэг юм байдаг гэл. Бид нар нөгөө нэг юм гар бичмэл чаавас тэр үчиг одогтын хэлж чадахгүй шүү дээ. Гар бичмэлийг ингээл аваад дамжуулаад ингээл зах зээлийн эдийн засаг гэж юм байдаг. Тэгээ өнөөдөр зах зээлийн эдийн засаг Монголд байгаа юм уу? Би бол бас хэрэгжилж байгаа. Судалгаанаас үзэхэд бол манай шиг 3 сая хүнтэй сая 500 мянган километр квадрат нутагта тархаа бутархаа сумын төвдөр хөшгөр хийгээд зарах гэхээр малтыг царайлдсан бас надад хөшгөр зарах гэдэг. Амьд төвдөж гэсэн их төвөгтэй асуудлууд үүс. Ийм онцлог байдлаа ойлгож бид нар зах зээлийн гэдэг юм уу эдийн засгийг хөгжүүлж чадсан уу? Хамгийн гол хүндрэл бэрхшээлийн эдийн засаг дээр байгалийн баялагтай улс орныг ардчилсан байхад маш хүндэн биш үү? Дотор талд шүлсэн гоождаг, гадна талынхан бас шүлсэн гоождаг юм биш. Ийм хүнд хэцүү юм дундуур бид нар 30 жил явж байна. Энэ дээр юу гэж хэлэх гэж байгаа гэхээр манай энэ герман нөхдүүд ярьдаг шээ. Нийгмийн баримжаатай зах зээл. Гото бодвол яваад үзээд хараад тэгээд зүгээр зах зээл гэж ярьдгүй юм гэж ойлгосон баг тийм. Эдийн засгийн ардчил гэдэг юмыг бид нар тэр чигт хаягдуулсан байл. Өнөөдөр ерөөсөө газрын баялаг гэдэг юмыг л гартаа хийсэн цөөнх хэсэг өнөөдөр бүх эдийн засгийг гартаа барьж. За бигээд энэ гурав дээр би товчхон хэлье юу гэхээр тэгэхээр одоо энэ бидний 90 онд эхлүүлсэн юм өнөөдөр байна уу? Байна. Одоо юу вэ? Чөлөө сонгуул байна уу Монголд? За байх шиг байна. Олон намын тогтолцоо байна уу? За бас байх шиг байна. За эдийн засаг маск нь одоо хувийн хүн шөмжтэй болоод харьцангуй жаахан хөдөлгөөнд ороод зах зээлийн шинжтэй болсон юм шиг байна. Биш шиг байна гэдэг нь манай дандаа хэлбэрийн төдий бий болсон юм. Бид нар энэ хүмүүсийн хийж өгсөн монголчуудын одоо итгэл найдаж өгсөн тэр ардчлалыг бид нар бэхжүүлж хөдөлгөн чадаагүй юм шиг байна. За би одоо сонгуулийн систем дээр ярив. Сонгуулийн систем дээр ярих. Сонгуулийн хууль бол хэдэн намтай байхыг шууд зааж өгч байгаа. Манай Монгол улсын үндсэн хуулийн дээр юу гэж үтсэн гэхээр эвлэлтэн нэгдэл нам байгуулж болно.
Яг үнэндээ одоо 90 оноос хойш хэдэн нам байгуулагдсан? 2 нам байгуулагдсан. Яагаад 2 нам байгуулагдсан? Мажоритар сонгуулийн тогтцоо гэдэг юмыг байн хэрэглэсээс болоод 2 нам байхаас өөр аргагүй. Чи тэр үндсэн хууль дээр заасан эрх хэдлээд юу гэнэ нэг нам байгуулад чиний авдаг суудал байхгүй хоншоорч дутна. Тогтцоо тийм. Бид ингэж л явж ирсэн. За энэнийг манай намууд их ашигласан. За одоо ганцхан нам гэхлээр нэг Монгол ардын намын хэллэг бас загнаад унах байх. За одоо манай намууд их ашигласан. Одоо жишээлх юм бол би танарт хэлье. Энэ 30 жилийн хугацаанд бид нар 8 удаа их хурлын сонгуулийг явуулсан. Ихэнхдээ мажоритар тогтолцоо. Энэний 4 удаагийн сонгуульд Монгол ардын нам 60-аас дээш суудлаа авсан. 4 удаа шүү дээ. 4-16 жил. Та нар мартцсан байх. 92 онд 70 суудал. 2000 онд 74 ч үл баг. За тэгээд сүүлийн 8 жил татмалж байгаа шүү дээ. Одоо хэдв 16 онд 60 хэдэн суудал. 20 онд 60 хэдэн суудал. Энийг харах хэрэгтэй. Энэ нэг намыг муулж байгаа юм биш. Бид нар тогтолцоо сонгуулийн хууль гэдэг юмыг яаж өөртөө гэдэг юм уу хэн нэгэнд ашигтай байдлаар ингэж авсаас болоод энэ ардчил гэдэг юм уу олон намын хөгжил гэдэг юмд ийм саад тутгар учирдаг юм байна гэж хэлж байгаа. Өөрийгөө оруулаад энэ баяр даргаыг оруулаад нэг магтчихуул гэж бодлоо. 8 сонгуулийн 8 4 цаг ингээ мажоритараар их олон явсан. Ганцхан удаагийн сонгуул холимог тогтолцоогоор явсан. Тэр бол энэ баяр дарга Монгол ардын намын дарга байсан. Би ардчилсан намын дарга байсан. Тэгээ энэ баяр дарга зүтгүүлсэн. Одоо Монгол улсад энэ мажоритар тогтолцоо хэрэггүй. Алтаа хоёгаа. Танаа нам дэмжмээр байна. Юуг? Энэ 76 суудлын 28-ыг нь бол пропорционал намын нэрээр авмаар байна. 48-ыг яг энэ нэг тойргуудаасаа гаргаад ингээд үзүүл яасан. Би бол тэр үедээ болгоомжилж байсан. Манай ардчилсан нам энэ холимог маягийн тогтолцоо юм руу орохоор задарчих болов гэж тэр бүхэндээ бас амиал бодож явахгүй. Нэг намын дарга чинь намаал бодож явахгүй. Тэгвэл яг одоо ер нь бас улс оронд хэрэгтэй маа хөгжилд хэрэгтэй юм да. Бас энэ олон намын хөгжил олон үжил бодол бас ингэхэд хэрэгтэй юм да. Гэдэг утгаар нь тэр үед бол дэмжсэн. Ингээ Монгол улсын түүхэнд 12 онд ганцхан удаа 28 суудлал пропорционал 48 суудлыг бол мажоритараар хийсэн. Ингэхэд Монгол улсын түүхэнд би 90 оны хийчлээ. 3 нам орж ирсэн. Дандаа 2 нам байдаг байсан бол 12 оны сонгуулиор 3 нам одоо улсын хурлын суудалтай болсон. Ингээ бид нар маш их туршилт хийсэн гэсэн ингэж явсаар байгаад бид нар холимог тогтолцоог одоо сая манай 60 хэдэн маань юу болгож ах шиг байна шүү дээ. Үндсэн хуулинд оруулаад явж ах шиг. Суудлын муудлаа бас нэмчих шиг боллоо. Мажоритар систем чи бол ерөөсөө 2 намтай. Монгол улсын төсвийг 20 хэдэн аймаг Улаанбаатараар салгаж шиддэг. Өхөрлөн гишүүн дахин сонгогдохын тулд тэр жижиг тойрог дээр усалдаг, мөнгө хайдаг, хэрэггүй ч ясан сургууль нэмж барьдаг, цэцэрлэг нэмж барьдаг, тууз байн хайчилдаг, жалга довыг өдөөсөн, морио уралдуулсан, байхгүй 100 жилийнхээ ойг тэмдэглэсэн ийм л улс болгон хувиргаж байгаа. За энийг одоо засч байх шиг байна зүгээр би бас итгэхгүй байна. Тэр 78-ын яа сонгох гэж байгаа бол да. Тэр бас дахиад их чухал. Дахиад жижиг мажоритараар хийвээ. Тэгвэл Монгол улсыг хорлож байгаа юм шүү. 1993 онд нэг хүнд оногдох дотоодын нийт төгрөг $365 байсан юм. 2022 онд $5125 болж 14 дахин үржиж байгаа. А гэтэл манай сонгуул одоо чөлөөтэй ардчилсан нэртэй мөртлөө энэнийг зардал тамтыг алдсан. Улсын төсвөөс гаргадаг зардал нь бол анх 21 сая төгрөг байсан юм байна. Хамбал дарга. А одоо өнөөдөр 24 гаргаж байгаа. Нэмээд бид нэр сонгуулийнхаа хуулинд юу гэж хэлсэн гэхээр баргийн аавын хүүхэд Монгол улсын ерөнхийлөгчд өрсөлдөхгүй, баргийн аавын хүүхэд улсын хурлын сонгуульд нэр дэвшиж өрсөлдөхгүй болгоцсон. За би ганцхан тоо хэлье.
Сая 200 мянган сонгогч сая ерөнхийлөгчийн сонгуульд санд өгсөн байлээ. 200 сонгогч тутам нэг ухуулагч байна. Тэрэнд цалин өгнө, урамшуул өгнө. За ингэ бодсон чинь зөвхөн тэр ажиллаж байгаа хүмүүстэй цалин өгөхийн тулд $1 сая хэрэгтэй. Сая доллар гэдэг чинь 3.5 тэрбум. Ингээд бид нар юу болгосон гэхлээр тэр 90 онд эхэлсэн юм а бид нэг явсаар байгаад биш болгоцсон. Одоо өнөөдөр Монголд чөлөөт харцсан сонгуульд явахгүй. Олигархуудын мөнгөтэй эсвэл нөгөө 64 төгрөгийг өрчилж аваад сонгуульд орчиход 64 төгрөгийг улсаас иддэг. Энэ ийм л буруу юм болцсон шүү дээ. Хоёр дахь нь улс төрийн намууд чинь нам биш болцсон. Яагаад ардчсан намын дарга төлөө алдцдаг? Яагаад ардын намын дарга төлөө алдцдаг? Энэ намыг авчвал төрийг авчиж байгаа. Тийм үстэй. Клиентелист гэдэг одоо тэр Чехийн нэг судлаач Клима гэдэг хүн ном гаргасан хажууд сарч. Тэр хүнийг Монголд ирэхэд уулзаж ирчихсэн. Бид нар тэр лүү явцсан байлээ. Бид нар яасан бизнесийн хэрэгшээд орцсон. Намын удирдлага бизнесийн хоорондоо холбогддог. Гишүүд таамагийн зүгээр л нэг хорхог хийж өгөн таамагтай өөр байхгүй. Сонгууд өөр байхгүй шүү дээ. Ингээд тэднээс тасарсан. Тэгээ яасан ерөөсөө мөнгөтэй хэд тэгээ намын дарганы төлөө алдцаад тэн дээр дарга болсон хэдийн хоорондын найр явж байгаа. Тэгээ одоо намын дарганы төлөө алдцаад байдаг чинь ерөөсөө ийм л өчтөй байл. Би бас ойлгох байж таа. Би уг нь бас ардчсан намын дарга 6 жил ажилласан шүү. Гэхдээ тэр үед өрсөлдөөн тэмцэлтэй байсан. Гэхдээ арайш нэг юм байгаагүй. Тэр байлгүй нөгөө намынхаа даргаыг нөгөө намын томлох гэдэг ярьдаг биш үү? 90 онд ямар байсан гэж та нар? Манай Монгол улсын ерөнхий сайд нэг гадаад улстай айлжсэн. Тэгээд ингэж асуусан байна. Өш танаа хүмүүсийн цалин хэд байдаг вэ? Хэдэн доллар байдаг? Сарын. Гэхдээ нэг 4-5 мянган доллар л байдаг шүү дээ гэсэн. Хөш хоол хүнстэй хэдэг зарцуулдаг юм бол гэсэн. За нэг 1000 2000 л үстэй. Гэхдээ тэр зөрөөгөө яадаг тэр илүү мөнгө яадаг юм бол гэсэн. Оо тэр манай засгийн газар тамирч хамаагүй манай ард иргэ тэр айл өрхөд өөрснөө мэддэг юм а гэж хэлсэн. Тэгээ нөгөө улсынхын ерөнхий сайд манай ерөнхий сайдаас асуусан байна. Хөш танад ямар байдаг? Амьдрал ах ямар байна гэж гэсэн. Манайд сард нэг $50 л одоо тэр үед би зүгээр харьцан условны хэлж 50 орчим доллар л авдаг шүү дээ. Хоол хүнсэндээ хэдийг зарцуулдаг гэдэг юм. Нэг $100 гаруй зарцуулдаг байхгүй. Тэгээ одоо тэр зөрөөг хаанаас болдог гэсэн. Тэр манай засгийн газар том байхгүй. Тэр айл өрхөд өөрсдөө болно. За нэг ийм л байсан юм өнөөдөр бараг л тийм л байна. Цаг нь маш бага учраас би ингэж товчлаа. Баярлалаа.